Сайн байцгаана уу? Мөнх Лунаа сувгийнхаа хэргийн хэрэгтэн болонд тавтай байрал. Та бүхэндээ энэ удаагийнхаа дугаараар Пакистаны 17 настай TikTok-ч охины аллахын шуугаан тэргийг ярьж өгөхөөр бэлдсэн байна. Ингээд хэрэгтэй орохоос өмнө лайк болон subscribe-а дараад хэрэгтэй орцгоё. Анхааруулга манай хэрэг маань болсон үйл явдлаас ярьдаг учраас та зүрх судасны өвчтөй болон өндөр настай жирэмсэн бага насны бол энэхүү хэргийг сонсохгүй байхыг Лунаагийн зүгээс хүсэж байна. Хэрвээ сонсон тохиолдолд манай сувгаас ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэдгийг анхаараарай. Манай хэргийн гол хохирогч болох Сана Ёсоп гэх охин нь 17 нас хүрсэн төрсөн өдрөөрөө TikTok-ийнхоо сая гаруй дагагчдаа зориулан баярын бичлэг нийтэлсэн. За энэхүү бичлэг дээр охин бүр маш аз жаргалтай, ягаан цагаан өнгийн бялуу зүсэж, ижил өнгийн бөмбөлгөн аркандор инээмсэглэн зогсож байгаа. За түүнтэй хамт мэдээж хэрэг найз нөхөд болон ар гэрийнх нь эцэг их нь хамт байсан гэдг нь тодорхой. За ар талынх нь хэсэг нь олонгууд түүний өсөж төрсөн Исламабад хотынх нь үүс нь бүрхсэн, за Маргала уулс нь ард нь сүндэрлэгсэн охиныг зөөлхөн салхиулээгээд үс нь хийсэж байгаа тийм бичлэг байсан. Харамсалтай нь энэхүү бичлэг нийтлэгдснээс хэдхэн хоногийн дараа Сана Ёсоп охин амиа алдсан тухай мэдээ улс даяар цацагдж эхэлсэн. Түүний цээжинд нь буудаж хөнөөсөн бөгөөд цогцсных нь зураг болон бичлэгүүд нь Пакистан улсын сошиал сүлжээгээр цацагдсанаас болоод улс даяар эмэгтэйчүүдийн уур хилэнг маш их дэгдээсэн байгаа юм. Сана Ёсоп охин нь 2008 оны 6 дугаар сарын 2-нд Пакистан улсад мэндэлсэн. За тэрээр Пакистаны хойд хэсгийн уулын бүс болох Читрал хотоос гаралтай нийгмийн сүлжээ нэгтгэвтэй нөлөөлөгч байсан. Тэрээр хөгжимд ам нийлүүлж дуулдаг, өдөр тутмын амьдралынхаа бичлэгүүдийг хуваалцдаг, за мөн Читрал хотынхоо өв соёлыг харуулдаг, Пакистан улсынхаа үндэсний соёлыг буюу үндэснийхээ хувцсыг өмсөж маш их бичлэг болон контентуудыг нийгмийн сүлжээнд байршуулдаг байсан. Тэрээр TikTok болон Instagram хуудас дэндүү идэвхтэй. За TikTok-ийн хуудсыг 1.1 сая гаруй дагагч даадаг нэлээд нөлөө бүхий инфлюенсерүүдийн нэг байсан. Тэрээр үеийнхэн дундаа нэлээд алдартай. За өдөр ирэх тусам түүний Instagram болон TikTok-ийн дагагч нар нь нэмэгцээр л байсан. Сана Ёсоп охины хэргийн хэрэгтэн бол баригдсан байгаа. Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө сэжигтэн Умар Хай тэмээх 22 настай ажилгүй залуу 5 дугаар сарын 28-нд Сана Ёсопын төрсөн өдрөөс хэдхэн хоногийн өмнө Исламабад хот руу зорчиж очсон байна. За тэр үед Умар Хайт нь өөрөө маш их TikTok-ийн юм идэвхтэй хэрэглэгч байсан. Нэг үгээр хэлбэл Сана Ёсоп ер нь донтчихсон байсан. За тэрээр Санатай холбоо тогтоох гэж хэд хэдэн удаа оролцсон. За тухайн үе болгонд нь охин түүний хүсэлтээс үргэлж татгалцдаг байсан байна. Тэрхүү Умар Хаят гэх 22 настай залуу за Санагийн амьдардаг хотод нь ирснээсээ хойш тодорхойгүй шалтгааны улмаас хэд хоног Санатай уулзаж чадаагүй. За тэрээр 6 сарын 2-ны орой 5 цагийн орчим Санатай уулзахаар гэрт нь очсон боловч Сана түүнтэй уулзахаас эрс татгалцсан. За түүний саналыг татгалцсны дараа тэр Умар Хайт гэх залуу бүр маш их уурлаж Санад бүр ингээ өс хонзон сансан. За бүсгүйн гэрт тэрээр нууцаар нэвтэрч ороод маргалдаад Санатай уулзаад бүр хоорондоо хэрэлдэж маргалцсан байна. За тэрхүү маргаан бүр хитрхи амар хүндэрснээс болоод за Умарт өөрийгөө хянаж чадахгүйгээр шууд Сана Ёсопыг буудаж хөнөөсөн гэж мэдүүлэгтэй өгсөн байдаг. Тэрхүү Хаят гих залуу Санагийн гэрт нь нууцаар нэвтэрж ороод түүнтэй маргалдаж хэрэлдээд за өөрийн болохгүй гэдгээ ойлгосон учраас гар буу барьж бэлдэж орсон. За тэгээд маргааны үүдээс маргаан бүр маш их хүндэрсэн учраас тэрхүү залуу өөрийнхөө зорилгыг биелүүлээд Санааг буудаж хөнөөснийхөө дараа охиныг гууж байсан гих баримтаа устгахын тулд Санагийн гар утсыг авч зугтсан байна. За ер нь бол нотлох баримтыг устгах зорилготойгоор авч явсан гэж өөрөө хожим мэдэгдсэн байсан. За Исламабад хотын цайдаагийн газрын дарга Сайд Али Несер Ризві гэх хүн за хэвлэлийн баг хурал дээр мэдэгдэхдээ цагдаа нар хэрэг гарснаас хойш 20 цагийн дотор сэжигтнийг за Исламабад хотоос 320 км-ийн зайтай хотоос баривчилж авсан. За мөн хэргийн дараа цагдаа нар тэрхүү залуугаас хохирогчийн утсыг болон за хэрэг ташигласан бууг сэжигтнээс хурааж авсан гэж мэдүүлсэн байсан.
Пакистаны нөлөө бүхий сонин болох Даавнд мэдээлснээр мөрдөн шалгалттай ойр их сурвалжуудын хэлснээр сэжигтэн болон Сана Юсуп нар 1 жилийн турш бие бинийгээ таньдаг байсан. За хэргийг үйлдэх үед Санагийн эцэг их нь гэртээ байгаагүй. Харин түүний нагц эгч нь гэртээ Санатай хоёулахна хамт байсан гэж мэдээлсэн байсан. Сана Юсупыг өөрийнх нь төрлөх нутаг болох Читралийн Чүнж тосгонд нь оршуулсан байдаг. За түүний оршуулгыг бэлдэх явцад оршуулах явцад оршуулсныхаа дараач тэр TikTok болон түүний Instagram хаягууд дээр нь түүний бичлэгнүүдийн доор аимшигтай сэтгэгдлүүд нэмэгдсээр байсан. За энэ нь үнэхээр харамсалтай. Яагаад вэ гэвэл энэхүү Сана Юсуп гэх охин 17 настай. За тэрээр өөрийн TikTok болон Instagram хуудсан дээр хизээч ил задгаа хувц өмсөөд янз бүрийн муухай зүйл сурчилж байгаагүй. Хүн үндэснийхаа за өөрийнхөө өдөр тутмыг юу хийх дуртай, хоббигоо за сонирхлоо гэх мэтээр тийм сонирхолтой контент болон бичлэгүүдийг байнга байршуулдаг байсан. Гэхдээ түүний энэхүү бичлэг болон зургнуудын доор нь хүмүүс маш муухай сэтгэлдлүүд бичсэн байсан. Эндээс нь ганц хоёрыг хэлвэл за нэг хүн болонгууд ийм зүйл босныг хараад бүр сэтгэл маань тайвширчглаа. За дахиад нэг сэтгэгдэл дээр өнөөдөр би бүр маш их баярлж байна. Хөгжим тавиад бүжгэлмээр санагдаж байна гэж бичсэн байсан. За мөн Сана Юсупын бүр ингээд үндснийхаа хувцсыг өмсчихсэн бие хаана ингээд ил гараагүй зүгээр битүү хувцтай тийм бүр зургийнхын доор нь нэг хүн эмэгтэйчүүд анхаарал татах гэж өөрийгөө харуулах гэж оролцсноос болоод ийм аюултай үр дагаварт хүрж байгаа штэ гэх иймэрхүү ёчтой хүмүүсүүдийн ийм сэтгэл нь бахан хаанчсан ийм муухай сэтгэлдлүүд харамсалтайгаар нас барсан энэхүү инфлюенсер охины бичлэгнүүдийн доор араасаа нэмэгдсээр байсан. Энэ үйлдэлийг Пакистаны эмэгтэйчүүдийн дижитал эрхийг хамгаалах байгууллага нь за иймэрхүү төрлийн цахим шударга ёсны нэрийн дээрх үзэн ядалт нь эмэгтэйчүүдийг буруутгах соёлыг улам гүнзгийрүүлдэг. За үүний үр дүнд нь хүчирхийлэл хэвэн мэд харагдаж эхэлнэ. Хэвэн мэд болж эхэлнэ. Буруутай хүмүүсүүд нь буруугүй болж хариуцлагаас мултрах юм магадлал айгүй өндөрөө. Тиймээс битгий энэ зүйлийг дэмжээрэй гэж хүмүүстэй уриалж эхэлсэн байгаа юм. За энэхүү хэрэг нь ер нь бол Пакистан даяараа эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, сошиал орчин дох хүчирхийллийн асуудлаар өргөн хүрээний хилцүүлэг үүсгэсэн. За яагаад вэ гэвэл сүүлийн жилүүдэд Пакистан даяар эмэгтэйчүүд ялангуяа захим орчинд идэвхтэй байдаг залуу бүсгүйчүүд өөрсдийнхөө таньдаг гэрчүүд болон танил хүмүүсүүдтэй ер нь бол хүчирхийлэлд өртөж, за аллах дөртөх магадлал болон тохиолдлууд маш ихээр нэмэгдсэн гэж харж байгаа. За эмэгтэйчүүдийн дижитал эрхийг хамгаалдаг байгууллагын гүйцэтгэх захирал нэг хад даад гэх эмэгтэй ярилцлага өгсөн байсан. Тэрхүү ярилцлаган дээрээ Сана Юсупын аллах бол Пакистан дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн аимшиг тавтагддаг загваруудын нэгэн хэсэг юм. Энэ бол ганц тохиолдол биш. Эдгээр хэрэгүүдийн цаана эмэгтэйчүүдийг хараад бус байлгах, за эсвэл үгүй гэж хэлснийхэн төлөө шийтгдэг соёл оршиж байна гэж хэлсэн. За мөн тэрээр энэ хүчирхийллийн гол уг сурвалж нь эрэгтэй давмгай үзэл, эмэгтэйчүүдийн эсрэг гүн суусан үзэл бодол юм. Залуу эмэгтэйчүүд өөрийн хил хязгаарыг тогтоож хүсээгүй харилцаанаасаа татгалзах үед эрчүүдийн эго хөндөгдөж, нийгэм тэдэнд эмэгтэйчүүдийн бие шийдвэрийг мэдэх эрхтэй гих ойлголтыг суулгасан байдлаас болж хүчирхийлэл рүү хөтлөгддгөө. Мөн тэрээр хуулийн сул байдал, соёлын дарамт, платформуудын хариуцлагагүй байдал нь энэ хүчирхийллийг улам даймжруулж байна гэж хэлсэн байсан. За ер нь бол Пакистан улсад охид эмэгтэйчүүд захим орчинд идэвхтэй байх эсвэл нийгмийн хэвшмэл ойлголтоос таарахгүй, тэдэнд таалагдахгүй үйлдэлүүд хийснийхээ төлөө амь насаа алдах тохиолдлууд олон гарч ирсэн мэлээ. За үүнээс нь дурдах юм бол 2025 оны 1 сарын 28-нд Квото хотод 14 настай охин Хира Анварыг түүний эцэг Анвар Эл Хак буудаж хөнөөсөн хэрэгт буруутгагдсан. За тэрээр охиныхоо TikTok-ын бичлэгүүдийг ёс зүйгүй гэж үзэн ийм аимшигтай үйлдэл хийсэн гэж цагдаад мэдүүлсэн байсан. За мөн үүнээс гадна 2024 оны 10 сард Крачи хотод нэг гэр бүлийнхээ 4 эмэгтэй гишүүнийг буюу за 60 настай, 21 настай, 20 настай, 12 настай эмэгтэйчүүдийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. За 2022 онд Америкийн нэгдсэн улсад оршин суудаг Пакистан гаралтай эмэгтэй Сани хаан өөрийн TikTok хуудсан дээрээ гэрэлтэд цуслуулсан тухай бичлэг байршуулад төд удалгүй өөрийн хуучин нөхөр болох Рахил Ахмедийнхаа гарт амиа алдсан. За Рахил Ахмед энэхүү Сани хаан гэх эмэгтэйг буудаж хөнөөсөн байдаг. 2016 онд олон нийтийн сүлжээний од болох Канил Плож өөрийн ахынхаа гарт мөн амь насаа алдсан. За түүний ах мэдүүлэхдээ
Гэр бүлийнхаа нэр хүндийг авч үлдлээ гэж цагдаа нарт мэдүүлсэн байсан. Энэхүү хэрэг нь тухайн үедээ Пакистан улсдаа нэлээд шуугантай хэрэг болж өндөрлөж исэн байлээ. Мөн 2021 онд Исламабад хотод амьдардаг байсан 27 настай Нур Мукаммад гэх эмэгтэй найз залуу Захир Жапарийнхаа гарт гэрлэлтээс татгалзсныхаа хариуд хэрцгийгээр амь насаа алдсан хэрэг гарсан. 2022 онд шүүх Жапард цаазаар авах ял оноосон байдаг. Энэ мэтчлэн Пакистан улсын охид бүсгүйчүүд залуу эмэгтэйчүүд өөрсдийнхөө үзэл бодолд үнэнч байснаасаа мөн цахим сүлжээг идэвхтэй ашигласнаасаа болоод өөрийн хайртай хүмүүс болох аав ээж, ах дүүнэр, хамаатан сатан найз залуу нөхөр гэх мэт эрэгтэй хүүстэй хүмүүсүүдтэй хэрцгийгээр алуулж хүчирхийлүүлж байгаа эмэгтэйчүүдийн тоо маш ихээр нэмэгдэж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн эрх маш ихээр зөрчигдөж байна гэж ер нь бол Пакистан улсын эмэгтэйчүүд үзэн өөрсдийнхөө эрхийг хамгаалахаар тэмцэж байгаа мэлээ. Энэ хэрэг нь ганц Сана Юсупийн эмгэнэлт хэрэг биш, харин Пакистан даяар эмэгтэйчүүдийн харагдах байдал, аюулд гаж тогтолцооны тусгал байсан. Олон улсын хүний эрхийн байгууллага жил бүр Пакистан дахь нэр төрийн хэрэгүүдийн талаар анхааруулга гаргадаг. Тус байгууллагын сүүлийн тайланд Пакистан даяар жил бүр ойролцоогоор 1000 орчим эмэгтэй нэр төрийн шалтгаанаар алагддаг гэж хүний эрхийн байгууллага мэдээлсэн байсан. Эдгээр хэрэгүүдийн дийлэнх нь гэр бүлийн орчинд эмэгтэйчүүд болон охтуудын эсрэг хүчирхийлэл байдаг бөгөөд үүнд нь хүчин, аллага, хүчил цацах, гэр бүлийн дарамт, боловсрлоос татгалзах, ажлын байран дах дарамт, хүүхэд болон алавдан гэрлэлт байдаг нь харамсалтай. Пакистан даяар иймэрхүү аимшигтай зүйл ил болон далд болж байхад хизээж төр улсаас нь ямар нэгэн арга хэмжээ авах бодит үр дүн алхмууд одоо болтол хийдэггүй учраас эмэгтэйчүүд нь өөрсдийнхөө эрхийг хамгаалахын тулд байнга тэмцэж байдаг. Сана Юсупийн хэрэг бол ганц залуугийн уур хилэнгийн үр дүн биш, харин эмэгтэйчүүдийг татгалзах эрхгүй гэж үздэг соёл, гендерүүдийн ялгуурлын гадуурхалд, хууль эрх зүйн сул, хяналт зэрэг олон хүчин зүйлүүдийн нийлбэр гэж хүний эрхийн байгууллагууд үзэж байгаа юм байлээ. Мөн Пакистан улсын олон эмэгтэйчүүд бидэнд аюулгүй орон зай үлдсэнгүй, бодит амьдрал дээрч тэр онлайн орчинд ч тэр үгүй боллоо хэмээн эмэгтэйчүүд нь уур бухимдлаа илэрхийлж жагссан байдаг. Сана Юсупийн аав болох Саид Юсуп Хасан нэгэн ярилцлаган дээрээ манай гэр бүл ямар их хохирол амсныг үгээр илэрхийлэхийн аргагүй. Миний охин хизээч айдаггүй зоригтой нэгэн байсан. Тэр бол миний хүүдч дутмаар зоригтой охин байсан гэж хэлсэн. Мөн тэрээр эмч болохыг маш их мөрөөддөг байсан. Төрсөн өдрөө тэмдэглэх найз нөхөдтэйгөө инээж баясах тийм жижигхэн зүйлс дээр тэр үргэлж аз жаргалыг авчирч мэдэрдэг охин байсан. Охинтойгоо өнгөрүүлсэн бүх мөч мартагдчихгүй. Тэр бол гэр бүлийн минь гэрэл гээгээ байлаа гэж аав нь хожимд дурссан байсан. Энэ хэргийн харамсалтай хохирогч болох 17 настай Сана Юсуп гэх охины алуурчин Хаят гэх залуугийн хэрэг одоо хүртэл шалгагдаж шүүх хурал нь явагдаж байгаа юм билээ. Хаят шүүхтэр өөрийгөө мөрдөн шалгагдаж буй зүйлс үндэслэлгүй гэж мэдэгдэж өөрийгөө гин буруугүй гэж мэдүүлсээр байгаа. 2025 оны 9 сарын 20-нд Исламабадын шүүх Хаятыг алгаар албан ёсны сэжигтнээр татчихсан байгаа юм билээ. Цагдаа нар 100-аад камер, 300-аад орчим дуудлага, мессежийн бүртгэл ашиглан мөрдөн шалгалтыг явуулсан. Удалгүй гэрчлэл буюу гэрчүүдийн мэдүүлэг авах шүүх хурал болох гэж байгаа. Хаят буруутгагдсан ч одоогоор яллагдагч эсвэл ялтан болоогүй шүүх ажиллагаа үргэлжилсээр байгаа юм билээ. Энэ хэргийг харахад Пакистанд үдээгүй маш олон ийм лалын шашинтай орнуудын эмэгтэйчүүдийн эрх ил болон далдаар маш их хэмжээгээр зөрчигддөг. Харин харьцангуй манай Монгол орн бол иймэрхүү эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөнө гэхээсээ илүү гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд рүү илүү хандсан иймэрхүү хүчирхийллүүд айгүй их байдаг. Тиймээс Лунагийнхаа зүгээс иймэрхүү ил болон далд хүчирхийллүүдийг бид нар хизээж хүлээн зөвшөөрч болохгүй, үргэлж үүнийг эсрэг тэмцэх хэрэгтэй гэж уриалмаар байна. Мөн Сана Юсупийн талаарх мэдээллүүд дэндүү олон байдгийн байлээ. TikTok дээр маш олон бичлэгүүд байсан. Би ар займаар бичлэгнүүд. Тиймээс Луна нь TikTok дээрээс хит хитэн бичлэгнүүдийг сонгоод бичлэгнийхээ хамгийн сүүл хэсэгт оруулчихсан байгаа. Ингээд манай хэргийг сонгож сонсон танд маш их баярлалаа. Мөнх Лунаа суугаад дэмжиж лайк болон subscribe дараад дараачихаа хэргээр уулзцгаая. Түр баяртай.